намайга чи таньха боллоогээд онсон нулимс минь юу болох юм бэ уулзаагүй даач чамтай удлаада атханд тороогүй отсон онжилүү орих болгож чадаагүй цагийн зүү нэхэл асуулгүйгээр намайг уучлаарай найз минь чи минь сайн байна уу намрын унах намрын навчин хаа чамай дурсаад чамайг үгэлэн чиний таньдаг нас чин би хэвээрэ байгааг энэ хэн дугаар хоолойг минь таньаарай Багрын хоолд бүртэх чиний сураа бодлын үзүүрт хүндрэх чиний зураа айдан хайлми ороо яах юм бэ урдхан чамда хүрээ очиндоо намрын унах намрын навчин хаа чамай дурсаад чамайг үгэлэн чиний таньдаг нас чин би хэвээрэ байгааг энэ хэн дугаар хоолойг минь таньаарай намрын унах намрын навчин хаанд чамай дурсаад чамайг үгэлэн чиний таньдаг нас чин би хэвээрэ байгааг энэ хэн дугаар хоолойг минь таньаарай ая миний сайхан найз айда миний хорхон найзаа Тэлийн сайн сайхан. За тэгээд телевиз үзэж байгаа бүх хүмүүстээ удахгүй болох шинэ жилийн баярын мэндийг хүргэе. Та нартай ч гэсэн баярын мэнд хүргэе. Сүүлийн уран бүтээл сая 11 сарын эхээр хайрын тухай гээд уран бүтээлээ гаргасан. Ер нь 2025 он миний хувьд маш их өгөөчтэй юм сайхан жил байсан. Аялан тоглолтоо хийсэн. Улаанбаатар хоттой бас тоглолтоо хийсэн. Тэгээ 3 клип хийсэн. 3 клип хийчихв. Тий. Ямар ч гэсэн 2-7 хоногийн өмнө хайрын тухай цацагдах шиг болсон. 3-7 хоногийн өмнө үү? 2-7 хоногийн өмнө. 25 оны ихээр Эрт урдын домог гээд. Эрт урдын домог. Өдөрдөө дүрх сурсан хайрын түүхтэй сүг зураг шиг гоо үзэсгэлэн Монгол мордын бэлэн дээрээс дэлгэрч ургалаа миний зүрхэн шувуу шиг буугаач янзгүйр шүтэнтэй химор янгийн сэтгэл насан од минь эмэл дээрээ ардын дуутай эртний сүдрийн совинт хайр минь Эртний домгийг ер нь нэвтрүүлгийн сүүлээр нэг бяц авах бах те. тийм. Тэгээ хүлээж байгаараа Эрт урдын домог бол би бас байнга сонсох дуртай гоё дуунуудын нэг. Хайрын тухай гэдэг энэ шинэ уран бүтээл дээр AI ашиглаж клип хийсэн байх шиг санагдсан. Зүгээр жинхэнэ хүмүүс ер нь нэг тийм болцсон юм уу? газрын гүнээс галт шүүдүүлэн нислээ галвин тэртэх наран саран болон хувирлаа харанхуйн гүнээс тэнгэрийн их шиг сахилан сүрэтлаа хайрын дуу минь чиний зүрхэнд солир шиг харалаа Одоо ч ерөнхийдөө нөгөө
энэ чинь маш их техникийн дэвшил гарч байна шүү дээ. Энийг бас орчин цаг үетэйгээ хослуулах хэрэгтэй болов гэж бас миний хувьд бас боддог. Ер нь энэ хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн тэгж боддог. Уран бүтээл гэдэг чинь ерөөсөө бүх хүний хамтын бүтээл байдаг. Тэр хүмүүстэйгээ ярилцж байгаа л шийдсэн. Ээжийн тухай бас нэг клип гаргасан ш яг тулгамдаад нэг юм байна. Юу клип гаргасан. Клип ярьчихсан. За яах вэ? Ээжтэй ирсэнд баярлалаа гэд бас Тэр ястаа хөөрхөн доо. 3 сар одоо Мартин тоглолтондоо зориулж гаргаж ирсэн. Тэр клипэндээ бас ашиглаж хийж ирсэн. Тэгээ сүүлийн тайрын тухай гэд дууныхаа клипэнд бас ашиглаж хийсэн. Би ч одоо нөгөө YouTube дээр чиний хуудсыг subscribe дарцсан учраас над дээр ингээд байн гарч ирэл юмнуудыг чи үзээл юм байна. Тийх яста. Чиний стилийн дуудчдаас хамгийн их сошиалд идэвхтэй байдаг олон дагагчтай ер нь төмөн үлзий уран заяа юм шиг байгаа. Тий. Бусдууд нь бол яг хөө ер нь ингээд олон дагагчдаас энэ хоёрын бол чигээр гүтгэх шиг байгаа маа гэж. Ер нь тийм байна уу? Мэдхгүй. Одоо инфлюенсерийн ажлаа ер нь яаж хийж байна? Ерөнхийдөө одоо чи хүмүүс бас нөгөө энэ Facebook, YouTube энтрийг бас сайн ашигладаг болчихлоо шүү дээ тий. Тэгэхээр 4-5 жилийн өмнөхөөс бас би чи нөгөө 19 оноос хойш яг идэвхтэй уран бүтээлээ гаргаад одоо 3 дахь цомгоо гаргацсан явж байгаа. Тэгээ энэ хооронд нөгөө идэвхтэй уран бүтээлээ таслаг хийсэн учраас тэр ашиглаж байгаа хүмүүс маань ч гэсэн орж нөгөө subscribe тэгээд Facebook, Instagram-ын лайк энтер сайн дарсан байх гэж боддог. Ташуурд бас дагдаг хүмүүстээ баярлалаа. Нөгөө бусдаас төрүүлж алах нь гэдэг чинь явж байгаа юм. Хин жилийн минь төргий дагчтай баярлаа гэж. Одоо нөлөөлөгч хүмүүсд одоо ийм яхан заягаа өрье. За баярлалаа. Наран саран болон хувирлаа харанхуйн гүнэс тэнгэрийн их шиг цаглан сүрэтлаа харин думын чиний зүрхэн солир шиг харалаа сон замар сүхтэйгтэй дахмар байна уу сүдрэн угад сарны тайгаар алхмар байна уу үлэн дундаас тогруу болон нисмэр байна уу үрцэхэд тэнгэрийн сонсмор байна уу сүн цагаан гайтг улсын цэцгэр гоёлоо сүүлчийн үдлэнд дуусгаад чамайгаа тослоо